Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Монголчуудын хувьд бол одоо салж босгүй өвн юм аа. Мартаж босгүй соёл юм аа. Гэхдээ зэрэг бид бол Монгол бичиг авна гэдэг бол бас нэг дэлхийд даяарч байна гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ бид даяарч байна гэдэг бүх евроо ингээд уусч болохгүй шүү дээ. Монгол хүн гэдэг монголчууд гэдэг нэг угсаатан үндэстэн байдгиймаа гэдгийг харуулхад Монгол бичиг маань хэрэгтэй. Тэргээрээ бид бахархах. Энд ч манай өвөглөөцсөн маань одоо үлдээсэн агуу их өвчтэй. Хойно одоо бичих үсгтээ орон тэр үед цөөхөн байсан. Тэгэхээр манайх бол байж л байсан байхгүй тийм ээ. Тэгээ энэ маань бас Чингис хааныхаа гэрээстэй, захаастай. Тэгэл одоо манай Эренчин багш эдэн гэсэн агуу их хүмүүсийн одоо хамгаалж хайрлаж энийг орхиж болохгүй гэж байсан одоо сургаалтай ийм бичгээ бид эргүүлж авах гэж гад одоо би бол одоо маш их баяртай байдгүй. Энэ бол хамгийн боловсрсон бичиг гэдэг нь энэгээр харагдаж байгаа. Ухаан одоо англи хэлний ярианы хэл бичгийн хэл хоёр зөрдөг шүү дээ. Тэр шиг манайх бас зөрдөг байхгүй. Энэ чинь маш боловсрсон хэлний шинж. Тийм учраас одоо бид Монгол бичиг авах, сурах энэ бол одоо маш чухалтай л гэж би бол хэлнэ. Монгол бичиг бол монгол хүний ясан маханд нь, цуснд нь шингэжсэн бичиг юм аа. Гэхдээ зэрэг энэ бичгийг бол мөрөөлөг 7 хоногт сурна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр зэрэг энэ бичгээ сураад би Монгол хүн шүү гэд чэйжээ дэлдээд чэйжээ балбал явж яхад мөн сайхан да.